За юу яцхан хэдэл өнөөдөр The Drama киноны талаар ярилцъя. The Drama-гийн хувьд A24 бас production-ыг хийж хариуцаж distribution хийж гаргаж байгаа кино. Christopher Borgli гэж Норвеги уран бүтээлчин хийсэн киногоо зохиолын бичээд найруулсан. Өмнө нь бол Dream Scenario гэж 2023 онд гэсэн. Тэр үед би баг трейлерыг ярьжсэн та нөгөө дэлхийд даяар хүмүүсийн зүүдэнд Nicolas Cage гарч ирээд идэг Илий кино тий. Тэрний найруулагч зохиолч ажилласан юм бүтээл байгаа. Тэгээд сонирхолтой нь Монголд бол одоо A24-ийн кинонууд бас гардаг усанд бол айгүй баяртай байна. Хүмүүс хэр үзэж байгаасаа мэдгүй байна. Сайн үзээсэй гэж бол бодож байна. Тэгээ 24 кинонууд за Яванда Neon гэдэг ч юм ингээд өөр продакшнуудын кинонууд гардаг усанд айгу продакшнуудын дистрибьюторуудын кинонууд гардаг усанд баяртай байна. За бас дээрэс нь одоо No Other Choice гарлаа. Broker гарсан, Decision to Leave гарсан Пак Чанукийн те. Ингээ гоё кинонууд бас гардаг болчоо блокбастер биш, мейнстрим биш кинонууд театрт гардаг усанд айгу баяртай байна. Тэгээ тийм болохоор нэгдүгürt энэ кинонуудыг болоо одоо юу эцэгтэй үзэж байгаараа үзэж байгаасаа гэж бол хүсэж байна. За The Drama-гийн хувьд бол яг трейлер, teaser талаасаа би яг бичлэг хийгээд ярьжсэн санагдаад байна. Надаа энэ өрөөсөө chemistry юм шиг санагдаад ирсэн нэгдүгürt. Хоёрдугаар яг трейлер дээр нь гол юм нь юу байсан гэхээр за энэ хоёр ингээд сүү тавьчихсан хоёр хурим нь маш ойрхон дөгч байгаа. Хоримдаа бэлдэж байгаа. Тэгээ найзуудаараа одоо ингээд юм ярьж сууж агаад одоо амьдралдаа хийсэн хамгийн муу юмныхаа талаар ингээд ярьж агаад Зендеягийн дүр Эма нэг юм хэлж байгаа. Тэр нь ямар нэг байдлаар энэ хэдийн одоо хооронд хагарал үүсгээд ямар нэг байдлаар ингээд асуудлууд үүсгэж байгаа гэсэн ойлголтыг өгч байгаа трейлерээс нь тий. Тэгээд тэр нь юу гэдгийг бол ерөөсөө ил тод болгоогүй. За юунууд нь A24-өөс бол энэ киног анх үзсэн сэтгүүлч критикүүдэд хүртэл тэгж зөвлөсөн юм байлээ. Зөвлөсөн ч байгаа баг шаардсан юм байлээ. Ерөөсөө яг юу гэдгийг дуртахгүй шүүгээд. Тийм учраас өнөөдөр ирүү угаасаа спойлергүй тэгээ тэр нь яг юу юм бэ? Зендеягийн дөр яг юу хийцэн гэдэг талаар бол ярихгүй. Гэхдээ киноныхын талаар сэтгэлээ ярих гэж бодож байна. За энэ кино бол маш таалагдсан. Маш таалагдсан. Уур амьсгал хийц мэдрэмж тэр талаас бол энэ кино яг Safety-гийн ах дүүсийн Good Time, Uncut Gems за тэгээд Benny Safety-гийн Marty Supreme гэдэг кинонуудын яг relationship тэр romantic харилцаа хурим сүй тавьсан тэр process те хуримдаа бэлдэж байгаа process тэрний хувилбар юм шиг санагдсан. Надад бол нэг утгаараа. Тэгээд яг хэлэх юм бол одоо хэний Sam Levinson гэдэг нөгөө Euphoria Enter хийдэг яг хөө зүйлд Euphoria Enter муу болсон юм шиг үлээ. Гэхдээ Euphoria хийсэн Sam Levinson-ы найруулж зохиолын бичсэн Malcolm and Marie гэх кино байдаг. Манай John David Washington. John David Washington Zendaya хоёртой юм драма нэг юм диалог дээр суурьсан нэг хосуудын нэг юм амар стрессний ихтэй сайн кино л доо. Тэр өөрөө айгу сайн байдаг. Гой бундаг жүжиглдэг. Тэр кинодыг тэгээд Uncut Gems, Good Time ч юм уу Marty Supreme тэрийг тодорхой хэмжээ нийлүүлсэн юм шиг. Malcolm and Marie, Uncut Gems, Good Time ингээ нийлүүлсэн юм шиг. Тиймэрхүү надад санагдсан. Айгүй стрессний, айгүй юм хүнд. Гэхдээ маш хөвгөлтэй давхар. Энэ киноны яг зохиол найруулга бол яалтчгүй маш сайн байсан. Яг энэ нэг юм хүнд зарим нь бол айгүй тухгүй, зарим нь амар стрессмэр, бухимдмар, зарим нь ингээд янз бүртэй дүрээс нь хамаарат эсвэл айгүй олон төрлийн дүрүүдээс хамаарат ч юм уу, үйлдэл нөхцөл байдлаас хамаарат ч юм уу тий. Болж байгаа л тэгээ тийм юм зүйлийг яг комедик юмтай ингэж баланслж чадна гэдэг. За тэгээд ингээ баланслангаа темпэ барьж чадна гэдэг бол өөртөө өрнөлөө тий. Барьж чадна гэдэг бол бас тийм амар зүйл бол биш. Тэгээ зохиолч найруулагч тал дээрээс бол тэр үнэхээр мундаг ажилласан байлээ гэж хэлэхгүй хаарахгүй магтах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ энэ кино гэхдээ гол нь энэ хоёр жүжигч юм. Zendaya, Robert Pattinson. За тэгээд жоохон нэмэх юм бол Alana Haim гэж жүжигч юм байгаа. Одоо Haim гээд эгчдүүс байдаг шүү дээ. Haim Sisters гээд 3 эгчдүүс байдаг. Тэгээ гуруула Haim гэдэг хамтлаг байдаг. Одоо тэгээ тэр 3 эгчдүүсээс яг Alana Haim бол яг жүжигчний карьертэй яваад нөгөө хоёр нь бол яг жүжигчний карьер бол явах жүжигчин бол болоогүй. Ийм явж байгаа. Тэгээд Licorice Pizza гэдэг киноны гол дүр тогсноор нь гол дүрүүдийн нэгтэн тогсноор нь гол дүрүүдийн тогсноор нь мэдвэх гэж бодож байна. Тийм. Тэгээд энэ 3 за гол нь Zendaya, Robert Pattinson хоёр үнэхээр мундаг байлаа. Энэ кино үнэхээр супер, үнэхээр мундаг байлаа. Энэ хоёр мундаг байж ижаа. Тэгээ энэ хоёрын chemistry, энэ нөхцөл тэр нэг юм awkward, fun, sexy, амар духгүй, амар ууралмар, амар гомдмор, амар юм тэр бүх төрлийн нөхцлүүдийг энэ хоёр маш мундаг авчихсан. Эдгээр зохиол найруулга сайн ч гэсэн найруулагчийн ачаар мэдээж энэ хоёр сайн жүжигж байгаа мэдээж байгаа тийм ээ. Найруулагч одоо direct хийж байгаа шүү дээ тий юугаа жүжигчтэй. Гэхдээ энэ хоёр байгааг бол энэ хоёрын нэг нь л
хоорондоо таараагүй болвол те нэг л биш байсан бол энэ хоёр юу яахгүйсэн. Энэ кино бол энэ хэмжээнд хүрэхгүй байгаалаа ялангуяа Зендея. За Роберт Паттинсон супер байсан гэхдээ Зендея энэ хоёрын Зендеягийн жүжигчзэндээгийн тэр мундаг байгаа дээр Роберт Паттинсон мундаг реакт хийж байгаа байхгүй юу те. Хоёулаа супер байсан гэхдээ Зендеяг бол бүр онцлох байгаа аргагүй. Зендея ер нь өөрийгөө мундаг жүжигчин гэдгийг олон бүтээлүүдээр харуулж ирсэн. Одоо Challengers-ыг үзег бол бас үзээрэй гэж зөвлөхөөр байна. Dune 2 ч юм уу те. Тэгээд би Foreign үзэг болохоор мэдгүй байна. За түрүүний миний хэлсэн Malcolm and Marie гэдэг ч юм. Тэгээд Zendaya бол энэ дэр супер байлаа. Роберт Паттинсон энэ дэр нэг юм хиний тогсон Timothée Chalamet-ийн гол дүртэн тогсон The King гэх кино байдаг штэ. Тэрэн дээр Роберт Паттинсон нэг юм хогийн нэг юм дүр байдаг. Тэгээд юун дээр The Devil All the Time гэх кинонд бас нэг амар балер новшин дүр байдаг. Энэ дэр энэ новшин дүр биш л те. Гэхдээ нэг тэр хоёр дүр дээрээ гаргасан чадвар илэрхийлэмж хүний нэг юм өваагүй ч юм уу зөөлөн ч юм уу арчаагүй ч юм уу нэг юм контролдож чадахгүй ч юм нэг тийм мэдрэмж байгаа шүү дээ. Заавал evil ч юм уу новшин ч юм уу одоо муу хүн гэдэгтэй биш. Нөгөө хоёр бол муу хүмүүсийн новшин дүрүүдэлтэй. Гэхдээ энэ дэр бол яг нэг юм тийм дүрээс гаргаж байгаа зарим нэг хүний характер одоо юу гэдгийг зам чанар тийм зүйлүүд нь энэ дээр айгуу шингэсэн байсан. Муу дүр бол байгаагүй. Тийм тэр бол айгуу сонирхолтой. Энэ хоёрын chemistry бол үнэхээр супер байлаа. Алана Хайм энэ дээр үнэхээр мундаг байсан. Үнэхээр одоо үзэн ядмаар юм бэлэр новшин хогийн гачин заван ийм дүр байсан. Тэгэд үнэхээр ийм дүрийг үнэхээр сайн гаргаж чадсан. Тэгээ хүмүүсийн Алана Хаймын дараа нь өөр кинонуудын тоглож байгааг нь харчаад үзэн ядаад байх гэж үзсэн. Нөгөө нэг хин Jack Gleeson гэж жүжигчин Joffrey Baratheon юу ягаад үнэхээр мундаг тоглоо. Тэрнээсээ болоод бүр хүмүүс өөрийг нь үзэн ядаад эхэлсэн байдаг шүү дээ. Тэр шиг одоо энэ киног үзсэн хүмүүсийн хувьд тэгж санагдахгүй гэж санаа зовсон ихтэй үнэхээр сайн байсан. Тэгээд энэ дээр бас айгүй олон сэдвүүд хөндөгдөж байгаа юм л та. Тэр нөгөө нэг Зендея одоо дүр нь хамгийн муу амьдралдаа хийсэн муу зүйл нь юу байсан бэ гэдэг нь нэг сэдв байгаа. Тэрнээс үргэлжлээд хүмүүсийг юу гэж хардаг вэ? Хүн урт хугацаанд өөрчлөгдөж болдог үгүй. Хүн ер нь ямар үйлдэлээр тодорхойлогддог юм. Хүн хүнийг ер нь ямар одоо гэж бодож харж дүгнэж ойлгож мэдэрч хайрлуулдаг, хайрлацдаг, хүндэлцдэг тий. Иймэрхүү ингээ айгүй олон сонирхолтой сэдвүүд заавал хосуудаар гэлтгүй найз нөхдөд хосууд яг насан турсан үний кино л доо. Тэгээ яг насан турсан эргэн тойр яг гэр бүлээрээ бол би нэг тийм үцэд тухтай кино гэж бол бодохгүй байна. Одоо аав ээж юм ах ихч те гэж бол бодохгүй. Илүү үеийн найз нөхдөд эсвэл гэр бүл одоо яг өөрийн гэр бүл гэдэг утгаараа те хосороо үзүүл илүү тохиромжтой кино гэж бодож байна. Найз нөхдөөр бол байж болно. Тэгвж үзүүл илүү сонирхолтой болоо гэж бодож байна. Айгүй бол сэдвүүд байгаа. Яг ийм нөхцөлд яах байсан бэ? Аль хүмүүсийн гаргаж байгаа реакшн маш олон. Энд чинь нэг угаасаа трейлер дээр байгаа Зендеягийн ингээ дүр нэг юм хийцэн байгаа. Тэрний өөрийнх нь дараа нь реакшн. Тэг хүмүүсийн реакшн одоо энэ сүйт залуугийнх нь буюу одоо Роберт Паттинсны дүр, Алана Хайм найз нь, Алана Хайм одоо тэр найзынх нь бас нөхөр нь одоо Майк гэдэг дүр те. Тэгээ эргэн тойр хүмүүсийн реакшн юу байна? Юун дээр яаж хандж гин? Өөртөө хүмүүс ямар хийсэн үйлдэлээ яаж зөвтгдөг тэрийг яаж одоо нормалайз хийх буюу одоо энгийн юм хийсэн юм шиг санагдуулснаа хүмүүсийг яаж шүүж байгаа дүгнж байгаа те ингээд айгүй олон сонирхолтой сэдвүүдийн дунд бол байж байгаа. Тэгээд энэчнээс бол айгүй олон гоё ярианууд өрнж болохоор ийм юу бол байгаа. Кино байгаа. Тэгээд та хэд маань үзээрэй гэж зөвлөхөр байна. Тэгээд Daniel Pemberton гээд мундаг хөгжмийн зохиолч бол ажилласан. Хөгжим нь үнэхээр гоё байсан. Түрүүнээс уур амьсгал тэр нэг комедик мэдрэмж юмнууд нь үнэхээр зөвүүн нэг юм гоё гэж бол чадсан шүү. Тэгээ та хэд маань үзээрэй. Одоо саяны Project Hail Mary-гийн хөгжмийг бичсэн, Materialists-ийн хөгжмийг бичсэн. Миний хувьд хамгийн таалагдсан Spider-Man Into the Spider-Verse, Across the Spider-Verse-ийн хөгжмийг бичсэн. Мундаг хөгжмийн зохиолч ажилласан байлээ шүү. Тэгээд хөгжмөр бол үнэхээр гоёсэн, experience айгуу гоёсэн. Гэхдээ түрүүнийсэн маш тухгүй ийм хэсгүүд бол зөндөө байсан. За тэгээд дээрэс нь киноны бас зарим элементүүд нь яг Америкийн нэгдсэн улсын соёлтой бас ашгүй холбоотой одоо соёлол юм да. Соёл гэхээр та хэд буруу ойлгож магадгүй. Гэхдээ ер нь амьдралын нэг хэсэг гэдэг утгаараа соёлтой ашгүй холбоотой бас юм зүйлүүд байсан. Тэр нь бас өөр газартай сонирхолтой хэлцүүлэг босгоо байх гэж бол бодож байна. Тийм. Тэгээд энэ кинон дээр гэхдээ ганцхан зүйл нэг нэмээд хэлэхэд энэ Christopher Borgli гэдэг найруулагч айгүй карьер үсэж явж байгаа. Дөнгөж өдөж гарч байгаа юм найруулагч нөрөг уран бүтээлч. Гэхдээ саяхан нэг мэдээл гараад энэ бол бас нэлээд 3 сард бол нэлээд боллоо л да. Яасан бэ гэхээр 2012 онд одоо юу
юу яасан нэг юм нийтлэл бичсэн байлаа 27 настай байсан байгаа. 12 онд Норвегийн нэг юм сэтгүүлч сонинд нийтлэл болоод нэг юм булан болол одоо бичсэн. Тэгээ тэрэн дээр бол одоо энэ 20-од наснда байхдаа 25 6-тай байхдаа 16-тай охинтой бол одоо ингэж өргөж байсан талаараа бичсэн байдгийн байлээ. Тэгээд яг нь Норвегид бол окей хууль ёсоор бол 16-тай одоо ингээд харилцаа үүсгэж болдог юм юу бол хууль байдаг ч гэсэн өөрөө тэр чинь 26 7-тай байсан. Тэгээд 16-тай охинтой ингээд үржижсэн тухайгаа бичсэн. Тэгээд тэр нь ингээд мэдээж хуульсны юм байгаа ч гэсэн эргэн тойрон нийгмийн хүрээнд найз нөхөд орчны хүрээнд яаж нормал байх вэ? Яаж гин хүлээж авах зүйл биш шүү дээ. Тэгээд borderline illegal юм шүү дээ, тийм ээ. Бараг л хууль зүйч улаан шугамны дээгүүрхэн л орж байгаа юм байгаа. Тэгээд тэрийгээ тэгээд одоо өмөөрч гэх юм уу да, тий нийтлэл бичсэн байт юм байлаа. Бид нар нийтлэлийг бас уншсан. Тэгээд тэрэн дээрээ болохоор ингээд найз нөхдөд хүмүүс нь бол хүлээн зөвшөөрөхгүй те айгуу дургу хүлээж авч байгаа. Гэхдээ би бол одоо ингээд сэтгэлээ дагж гин марж гин гэсэн юм бичсэн байгаа. Тэгэнгүүтээ одоо би мундаг хүнийг одоо үлгэр жишээг дагаж болол одоо сэтгэлээ дагж байгаа магж байгаа гэдээ авсан жишээ нь Woody Allen. Жишээ авч болох хамгийн хүмүүсийн нэг Woody Allen-тай хэрвээ та хэд маань мэдгүй бол Woody Allen гоё уран бүтээлчтэй мундаг уран бүтээлч legendary уран бүтээлч гэхдээ хүн яасан бэ гэхээр залуудаа ингээд суусан эхнэрийнхаа одоо монголоор дагвар охин гэж ярьдаг эхнэрийнхаа төрсөн охинтой аруур нь эхнэрийнхээ аруур одоо охинтойгоо явалдаад тэгээд тэр нь баригдаад тэнгүүтээ эхнэрээсээ салгуудаа тэр охинтойгоо сууж исэн одоо нэг жишээ. Тэнгүүтээ Epstein-тэй салшгүй холбоотой Epstein-ийн арал дээр хитэн ч удаа очиж исэн юу ч болж исэн мянган удаа партижсэн юм. Woody Allen. Тэгээд мань хүн гэсэн чи Woody Allen-ыг дагаж одоо сэтгэлээ дагсан мундаг артистыг дагсан гэдэг ийм одоо нэг relationship нэг юм болвол гарсан бэлээ энэ нийтлэл юм болвол тэгээд нэлээд асуудалтай энэ болвол тэгээд тэрийг яг та хэд маань яаж хүлээж авах нь миний хувьд л юм байсан яг энэ киноны найруулга зохиол үнэхээр супер эсэх гэхдээ уран бүтээл чинь ийм асуудал бол байна тэгээд та хэд маань ямарчсан санал сэтгэлдээ хуваалцаарай киноны талаар би бол киног нь үзээрэй гэж зөвлөхөр байна. Ялтчгүй кино театрт те. Ялангуяа Монголын кино театрын салбар, дистрибьюшны салбарт бол энэ маш хэрэгтэй. Энэ шиг одоо A24 гэдэг шиг кинонууд оруулж ирээд за тэгээд ингээд олон хүн үзэх тусмаа дараа нь улам энэ чи хүсвэсгүй бизнес шүү дээ. Тэгээд дараагийн бүтээлүүдэд орж ирэх үзэх боломж нөхцөл байдал нэмэгдэн гэдэг утгаар болол би бас олон хүмүүс үзээсэй гэж бол зорж байна. Одоо энэ оны төгсгөлд Werewolf гэдэг ч юм уу те. Зөндөө олон сонирхолтой бүтээлүүд бол мэдээж гарах юм юутай байгаа боломжтой байгаа. Тэгээд үзээсэй гэж нэж би ч одоо бас үзэж байгаа одоо гарахт нь үзээгүй кинонууд бас байгаа A24 мөрөнд тэрэндээ бас харамсч байна. Одоо Backrooms гарна гэж бас найдаал байж гин гараасаа гарах уугүйн сайн мэдгүй байна гараасаа гэж найдаж байна. Хиний тогсон хөгшин Робин Хүүдтэй Hugo Weaving уучлаарай Hugh Jackman-ы тогсон Майкл Сарноскигээ найруулагч энэ бас манад гарах магадлал баг зэрэг байгаа юм шиг үлээ гэхдээ гарах уугүй мэдгүй гараасаа гэж бас найдаж байна. Тэгээд тийм болохоор үзээрэй уран бүтээлчдэр нэг юм асуудал энэ төр бол бас л одоо юм сонио асуудал. За David Lowery-гийн Mother Mary бол манад гарахгүй тодорхой болсон Америкт сая нээлттэй хийчихсэн. Ийм байна. Тийм. Тэгээд санаа сэтгэлээ хуваалцаараа тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзтлаа. Баярлалаа.